Багш мэргэжлэр суралцж байгаа оюутнуудад олгох тэтгэлгийн журмыг нь шинжилсэн байна. За энэ шинжилгээний хүрээнд эрэлттэй хичээлийн багш мэргэжлэр сурч байгаа оюутнуудад тэтгэлэг олгож, ингэхдээ суралцагчийн голч дүнг 3.3-аас дээш, эсэлтийн шалгалтын оноог 650 болон түүнээс дээш гэсэн шаардлагыг тавьж эхэлсэн байна. 2024 оноос багш мэргэжлэр суралцж байгаа оюутнуудад тэтгэлэг олгож эхэлсэн. Үүнээс хойш багш мэргэжлэр суралцж байгаа 10,000 орчим оюутанд тэтгэлэг олгосон байна. Тэтгэлэг олгохдоо оюутнуудаа гэрээ байгуулж, сургуулаа төгсөө 5 жилийн хугацаанд мэргэжлэрээ ажиллах ёстой. Хэрвээ мэргэжлэрээ ажиллаагүй нөхцөл тэтгэлгээр олгосон сургалтын төлбөрийг буцаан төлдөг юм. Одоо тэтгэлэг авахдаа тэтгэлгийн гэрээ гэж байгуулж байгаа гэсэн. Тэгэхээр тэтгэлэг дээр хэрвээ энэ гэрээгээ зөрчих юм бол тэтгэлгийн хүрээнд олгогдсон санхүүжилт буюу тэр олгогдсон санхүүжилтийг буцааж төлөх үүрэг бас үлээдэг гэсэн. Хэрвээ яг 5 жил ажиллаад нэгснэ гэрээний үүргээ биелүүлчих юм бол энэ тэтгэлэг бол одоо гэрээний үүрэг бүрэн хангаглаа гэд тэр хүн дээр ямар нэгэн үр авлага төлбөр үүсэхгүй гэж ойлгож болно гэсэн. Тэр мэргэжлэрээ ажиллах шаардлага бол тавигдана. За эхний төгсөгчд бол одоо ингээд энэ жил жишээлбэл төгссөн явж байгаа тийм. Тэгэхээр энэ хүмүүс маань буцаад манад одоо хөдөлмөр эрхэлж байгаа байдлаа бүртгүүлээд нэгс нөгөө гэрээний үүргээ одоо хангаж гин гэдгээ бол мэдэгдээд ингээд ажиллах зохицуулттай байгаа. Багш мэргэжлийн тэтгэлэг олгож эхэлснээс хойш зарим багшийн оронтой хангалттай хэмжээнд хүрсэн бол зарим нь одоо хүртэл эрэлттэй байна. Тухайлбал физик, хим, математик, биологи, түүх, мэдээлэл зүй, орос хэл, зураг зүй, монгол хэл бичиг уран зохиол зэрэг 9 хичээлийн багш дутагдaltaй байгаа юм. Тиймээс бодлогын хэмжээнд дутагдaltaй байгаа хичээлийн багш мэргэжлэр сурч байгаа оюутнуудад тэтгэлэг олгохоор болжээ. Энэ жил багш мэргэжлэр суралцж байгаа оюутны тэтгэлэгт 6.9 тэрбум төгрөгийг төсөөлсөн байна. Багш мэргэжлэр ойролцоогоор 7500 орчим хүүхэд бол манай энэ тэтгэлэг хамрагдах хүргэлээ өгдөг гэсэн үг. За үүнээс бол одоо бид нар бол сая хэлсэн нэг 9 мэргэжил дутагдaltaй байна гэсэн тийм. Энэ илүү чиглэсэн энэ одоо бодлого барихаар одоохондоо бол хүсэлтүүд нь нэгтгэгдэж хараахан ирээгүй байна. Сүүбийн багш, багангийн багш, биеийн тамирын багш эдгээр бол аль хэзээний бүр илүүдсэн байна. Тэгэхээр энэ чинь энэ хүүхдүүд яг үхээр тэтгэлэг аваад буцаад 5 жил ажиллах гэрээний үүрэгтэй. Гэтэл энэ одоо хөдөлмөрийн зах зээл хангалттай одоо хүний нөөцөөр дүүрэн байхад энэ төгсөгчдийг ажлын байраар хангах үүргийг хэн хүлээх үү гэдэг асуудал гарна. Ажиллаж байгаа багшийг ажлаас нь гаргана гэдэг нөхцөл байж болохгүй тий. Тэгэхээр нэгэнтээ одоо ажлын байр байхгүй байхад тэр хүмүүсийг нэмж бэлтгээд бол шаардлагагүй юм аа. Эрэлттэй хичээлийн багшаар сурч байгаа тохиолдолд голч 3.3-аас дээш байвал 100%, 3-аас 3.1 хүртэл сургалтын төлбөрийн 70%-ийн тэтгэлэг олгох юм. Ингэснээр багш мэргэжлэр суралцж байгаа оюутнуудын хариуцлага нэмэгдэж чадварлаг боловсон хүчин бэлтгэгдэнэ гэж үзэж байна. Харин эрэлттэй бус хичээлийн багш мэргэжлэр сурч байгаа оюутнуудад энэ жилээс тэтгэлэг олгохгүй юм байна.